Бид нар болохоор нөгөө өвлийн үржил шалтгааны хуулиас юм хардггүй нөгөө зөвхөн юугаар нь арга талаас нь харагддаг юм лээ. Ийм үйл явц болж ин доо ингэж ин да тэгж ин да гэл. Тэг ямар нэг юм учир шалтгааныг тайлахдаа дандаа арга талаас нь тайлдаг. Одоо явжаад бүдрээд унтсан бол тий өө чи замаа харахгүй жаал бүдрээд унчлаа штэ гэдэг ч юм уу. Эсвэл гуталж уус халтардаг болтой учраас унчлаа ч гэдэг юм уу. Ерөөсөө ингэ нэг харагдаж байгаа баригдаж байгаа арга тал дээр бид нэр тайлбарлаад идэг. Гэтэл ямар ч юмны учир шалтгаан цаана энерги талтай л идэг. Яг гол цөм учир шалтгаан гэх юм уу? Энерги талтай байдаг юм лээ. Тэгэхээр ерөөсөө аливаа үйл явцыг харахтаа дандаа хоёр талаас нь ингээ харж авах хэрэгтэй. За арга талаас нь ингээд харахаар угаасаа ойлгомжтой. Ингэсэн учраас тийм болсон байна. Тэгсэн учраас тэгсэн байна. Тэр сайн юм тохиолдвол тэр хүний шагнадаг ч юм уу, өөрийгөө шагнадаг ч юм уу тий баярлаж хүлээж аваад муу юм тохиолдвол хин нэг тэрэнд нь буруутгадаг ч юм уу, эсвэл өөрийгөө буруутгадаг ч юм уу ингээд явцдаг. Тэгтэл тэр яг тэр арга талдаа үүсэд байгаа тэр нүдэнд харагдаад гарт баригдаад байгаа юмд үүсэд байгаа юм цаана эхлэл нь болохоор ерөөсөн энерги талтай боёо бэлэг талтай байж байгаа хгүй эхлэл нь. Жишээлбэл уран бүтээлч хүн байлаа гэхэд зураг зурлаа эсвэл нэг аяга ч юм уу лаа ч юм уу тийм хийдэг хүн байлаа гэхэд тэрийг эхлээд бодно штэ. Эхлээд бэлэг талтай боёо нөгөө тархинда бодолтоо төсөөлөлтөө ингээд бодно. За нэг иймэрхүү юм хийчихээ, иймэрхүү юм илэрхийлж, иймэрхүү юм гарчээ гэд дандаа юмны их үүсэл нь дандаа бэлэг талтай боёо энергис байдаг. Тэгээ матери талтай боёо арга тал руугаа ингэж нөгөө хожим ингээд гарч ирдэг байхгүй илэрлэн. Одоо биет илэрлэн хожим гарч ирдэг. Тэгэхээр бид нар ерөөсө зөвхөн арга талаас нь буюу бүр ингээ хоцорсон хойно нь аль хэдийн энерги нь үүсээд тэгээд явсаар нь баад арга талдаа үүссэн ч юм уу тэрийг ингээл хараад байна гэдэг чинь тэр их үүслээс нь бүр ингээ хоцорч яваад байгаа байхгүй хоцроод жишээлбэл одоо яг миний махан бие өвдлөө нэг ид эрэхтэй өвдлөө гингүүт тэр чинь их үүсэл нь миний нөгөө юм гэрлэн бие дээр ингээд гарцсан л байгаа байхгүй. Миний гэрлэн биед магадгүй нэг юм гадны сүргэж чинь миний рүү ороод ирсэн тий. Тэр нь үүлийн үр ч юм уу хараалж чадах ч юм бол усын байраж юм уу юу ч хийж болно. Эсвэл миний өөрөө зохиосон тэр муу бодлоос ч юм уу шалтгаалаад тэр энерги талдаа тэр өвчин чинь үүсцээ явддаг. Бид нар тэрийг харахгүй болохоор зүгээр ингээд бодоо явддаг. Гэтэл яг бие махбод ингээд өвдөд эхлэнгүүт нь буюу хизээ язааны бүр бие махбод руу нь ортол тэгж нэг даамжруулсан байгаа байхгүй. Одоо энэ шүдний цорс шилахгүй юу? Шүдний цорлол эхэлж явжаад ерөөсөө өвддөггүй. Тэгээ явсаар байгаа л өвдөхөө бүр цуг руугаа орцсон ханд бид нар эмнэлэг бараад иддэгтэй адилхан. Эхлээд энерги талдаа бол энэ махан бийс гэдэг юм уу энэ юу нар бэлгийн арга талын амьдралд ингээд нөлөө үзүүлээд ямар нэгэн үйл явц эхлэхээс өмнө энерги талд аль хэдийн их суралж нь байждаг. Гэтэл бид нар тэрийг хараад ч юм уу урьдчилж мэдээд ийм юм байна гэд даамжирхаас өмнө таслаад ч юм уу засаж янзлаад эмчилсэн байсан бол дараа нь тэр чинь бүр ингээд махан биеийн өвдөлт болтлоо ч гэдэг юм уу те эсвэл бидний нэг ямар нэгэн азуутал муу юм руу ингээд оруулах болтлоо тэгж дамжихгүй л гэсэн үг байхгүй. Тэгээ угаасаа аргачгүй хүмүүс бид нар зөв мэдрэмж гэдэг юмнаас холтчихсон. Тэгээ дандаа юм арга талаас нь тайлсаар байгаад угаасаа л арга талаас нь тайлах ёстой гэсэн нэг юм бодол ч юм уу итгэл үнэмшил суулгах зүй учраас ингэж дамжруулдаг. Тэгээ зарим хүмүүс хэлэхээр зарим бас итгэх яатсан. Наа чин тийм нас болсон байна. Анх их үүсэл нь наад одоо сайн муу ч юм уу юмны ингээ их үүсэл гэж байгаа. Тэр нь бэлэг талтай буюу энерги талтай юм болоод тэгээ ингэсэн мэн гэхээр зарим нь ингээл итгэж ядаал нүдэрээ харж гараараа барихгүй болохоор за худлаач ярьж байгаа юм болов итгэж ядаал за энэ хүн худлаа ярьж байгаа гэдэг ч юм уу ингээд ерөөсөө эргэлзээд идэг. Яг хуу жоох юмны учир мэддэг энерги гэдэг чинь нэрэл ингэж бодит амьдралыг орж ирдэг шүү дээ гэдэг хүлээн зөвшөөрдөг хүмүүс нь хэлэхээр овоо хүлээж аваад нэрээ тийм учиртай байсан байна гэж ойлгоод идэх байхгүй. Тэгэхээр өн ихэвчлэн нөө хүлээж авахгүй хүлээж авсан ч нэг дутуу бүрэн итгэхгүй ч юм уу тийм эргэлзээтэй байдаг усууд нь зөндөө. Тэгээ бид нар яаж яхад шууд тэрийг ингээд хараад мэдчих тэр зүн бэлгэн маань ингээд хаагдсан ч юм уу тийм байгаад идэг. Тэгэхээр яг өвлийн үр гэдэг чинь эхлээд та нарт би хэлсэн те ерөнхийдөө биднээс гарсан үүсгэгдсэн юм бид нар өөрөө бүтээгч аахгүй. Бүтээгч тэгээ биднээс бүтээгдсэн буцаад их сурвалжтай ямар нэгэн байдлаар эргэж шингэдэг. Хугацаа нь бол өөр. Тэгжээш нөгөө орчлын ертөнцийн чинь өөрөө эмх цэгцтэй цэвэрлэгээтэй дараалттай ингээд тэнцвэртэй оршин тогтнодгоо. За одоо тэгэхээр бүр жижигхэн бүр зүгээр л нэг санамсаргүй явдал гэлтэй. Бүр жижигхэн юм дээр хүртэл цаана энерги талтай бас нэг учир шалтгаан байдаг л ах.
зөв жижигхэн юм дээр хүртэл тэг бодоод хөөгд үзэх юм бол тийм лээ. Тэгээ энийгээ мэдхгүйгээс болоод бид нар маш их алдаа гаргадаг. Бүр даймжруулдаг ч гэх юм уу, бүр ураг утам дээр устгатаа тулдаг ч юм уу, эсвэл хүнд өвчин зовлонтой тулгардаг ч юм уу, эсвэл маш их өвөр ширэнд ордог ч юм уу, одоо яадаг юм. Эсвэл нэг хайртай хүний алддаг ч юм уу, заавал нэг бүхэл хацалтаа тулдаг ч юм уу, ажил амьдрал нь ерөөсө бүтэхгүй явах ч юм уу, ингээд ерөөсө даймжруулаад яг нэг юм хорхоотой шүтчиг те нөгөө эмчилгээ хийхгүй явсараа сувг руу ороод өвдөө тахталд хүртэл ингээд өвчин намдах юм уугаал тэр эмч дээр очихгүй цухтааж очил дараа нь бүр идэлэл доошоо бүр хаалгаанд орох хэмжээний бүр амар амь насанд хүртэл ингээд тулж ирдэгтэй адилхан юмыг ингээд дандаа хүндрүүлдэг гэсэн. Энерги талын очиж их сурулж ийн хөөгөөд эртхэн дээр нь ингээд засаж янзлуулаад ингээд явахгүй. Учираас тийм байт юм аа. Тэгээ ер нь бол яг заримдаа бяцлал ихтэй бид нар одоо би яаж амьдарч байгаа юм, одоо бүтэж байгаа зүйл юу байгаа, бүтэхгүй байгаа зүйл юу байгаа, яагаад тийм хөвгтөөс яагаад энэ хүнтэй цуусын те, яагаад энд амьдарч байгаа, яагаад өөр газар амьдарч болоогүй, яагаад энэ ажлыг хийж байгаа гэдэг ч юм уу, яагаад яг одооний нөхцөл байдал бид нар амьдарч байна гэдэг юм тунгаалтын ч юм уу тийм нэг бяцлал болны хэвэл зүгээр тэгэх юм бол их хүсэл нь биднэрт ингээ орж ирдэг байхгүй. За тэр үед бол надад ийм юм нөлөөлж ирсэн учраас би ийм сонголт гаргаад өдөө миний гаргасан сонголтын үр дүн одоо цаг дээр хэрэгждэг юм байна л гэдгийг ойлгочих хэрэгтэй. Тэгэл бид нар ингээл яг боддын ухаан дээр тэгдэж штэ лам нар ингээл ярьдаг. За эхнэр нөхөр ээж аавтайгаа үеийн өрийн барилгаар угаасаа таардаг. Сайн үеийн үрээр тааруул бие биенээдээ тусалж дэмжээд те бие биендээ илүү ингээд гоё юм өгдөгөө муу үеийн үрээр тааралдвал бие биендээ одоо нэг зовлон өгөх маягаар бие биенээ сургаж яадаг. Муу дүрээр л одоо бие биенийгээ сургаад л тэр үеийн үрийг чинь л нэгсэндээ нэмглээд л юм гэсэн үг байхгүй нөгөө талтай. Тэгдэг юм а гэж ярьдаг. Юм болгон чи ингээд учир шалтгаантай төгөх цаанаа үеийн үр учир шалтгааны хөл байдаг аа. За тэгэхээр бидний гаргасан сонголтын үр дүн, бидний гаргасан шийдвэрийн үр дүн одоо цаг гэдэг үг байдаг. Одоо яг ямар байгаа гэдэг чинь өнгөрсөн цагт гаргасан бидний сонголтын үр дүн байгаа байхгүй юу? Тэгээ бид нар тэгвэл яаж сонголт гаргадаг вэ гэхээр бид нар ухамсар сэрээгүй үедээ эсвэл одоо яадаг юм одоо ч гэсэндээ тий бүрэн ингээд ухамсар сэрээгүй орж гараатай байгаа. Тэгээ ухамсар ингээд бүрэн яг гоё тогтож сэрээгүй, цүнс ингээд бүрэн тогтож сэрээгүй үедээ яадаг вэ гэхээр дандаа үеийн үртэйгээ утгалтаж явчихдаг. Үеийн үртэй зурлагддаг гэсэн үг байхгүй. Тэр нь яаж ийм гэхээр гаднаас бид нарт дандаа юм нөлөөлсөн байдаг. Яг үндэ бид нар өөрийн гэсэн толгойгүй нэг сар гарал сарны нөлөөнд автаал, нэг гариг иргэсэн байрлал нь өөрчлөлт тэрний нөлөөнд автаал, эсвэл нэг юм удмын тэр үеийн үр бидний энерги бит байгаа. Тэгэнгүүтээ тэр удмын тэр кармач гэдэг юм уу, эсвэл удам дамжсан тэр хараалч гэдэг юм уу те энэ болгон бидний оюун бодол санаанд нөлөөлж гисэн бидрийг ингээд утсан хөөгөлтэй шиг удирдаад шийдвэр гаргуулсан байдаг байхгүй хамгийн нийтдээ. Уул нь бид нэр өөрсдөө шийдвэр гаргаад бие сонгоод би ингэсэнгээ бодож байгаа боловч тэр шийдвэр гаргалтанд чинь тэр бодолд чинь ерөөсөө гадны юмнууд хөвчлэн нөлөөлсөн байдаг. Дэлхийн энерги, гаригийн энерги эсвэл үүлийн одоо нөгөө үүлийн үргээ удмын үүлийн үргээ дааш эсвэл өөрийнх нь өмнөх насны үүлийн үр эсвэл удмын үүлийн үр бидний бодол, оюун санаа, шийдвэр гаргалт, сонголтод ингээд нөлөөлж идэг. Бид нар тухайд дотоос хүн сэрээгүй байсан байнга өөрийгөө ажиглах ухамсар байхгүй нөгөө ямар бодол орж ирнэ шууд тэрийг ингээд дагдаг ч гэдэг юм уу. Тийм механизмтай байсан учраас дандаа тэр үеийн үртэйгээ ноцолж үйл өөрийнхөө гол нь болцсон тэр нөгөө нөлөөлөд байгаа амныхаа л нэг юм гаднаас ямар бодол өгөн тэрнийхээ ингээд нэг моршиг ч юм уу тий ийшээ явгангүү тийшээ явал тийшээ явгангүү тийшээ явал зогсгонгүү зогсол тавих гэвэл тавихад нэг тийм байдал байсан байдаг хгүй яг ингээд учир шалтгааныг хайгаад үзэх. Жишээлбэл одоо яг би нэг хүнтэй суулаа гэр бүл боллоо. Тэгээ үжсэн чинь тэр хүнтэй тааш тохирохгүй боллоо. Тэр хүнтэй сууснаар их зовлоо. Тэгэл хүмүүс яриаш угаасаа л чи би чамд хэлээл ах чинь анханасаа яах гэж энэ хүнтэй суусан гэл те. Чи л өөрөө сууя гэж сонголт гаргасан гэлээдэг. Гэтэл яг үндэ наад талд бол би өөрөө сонголт гаргасан юм шиг боловч тэр сонголтод гадны нөлөө орсон гэдэг байхгүй. Гадны нөлөө. Тэр гадны нөлөө нь болохоор юу саяны жишээнүүд байлаа шүү дээ. Өөрийнх нь ч юм уу удмын үеийн үр байж болно. Эсвэл хараалж чаддаг биднэрт нөлөөлсөн байж болно. Хараалж чадахын бараанд энерги тийм ээ. Эсвэл тэр лус авдгийн юм ч юм уу эсвэл өөр ямар ч юмдээ ингээд юм
янз янзын биднэрт нөлөөсөн байх боломжтой болчиход идэх байхгүй яг их сурвалжийг хөөх юм бол гэтэл наадталтаа арга тал дээр би өөрөө шийдвэр гаргацсан болчиход идэх гэсэн. Ухамсар сэрээд эхлэнгүүт бид нар бодлоо анзаараад ажиглаад за шийдвэр гаргахдаа ядаж дотоод зөнгөө сонсож гин өөрийгөө ажиллаж гин. За энэ бодол хаанаас орж ирээд байна? Би яг зөв шийдвэр гаргах гэдэг нь ер нь дотоодоо чайны ер нь зөв мэдрэмжээ чавнич гэдэг юм уу ингээд явах учраас харьцангуй бага алддаг. Өмнө нь ингээл алдаж маллал хөөстө нэрэ самардаг байсан бол ухамсар сэрээд ажиглалт болоод ирэхээрээ яг нэг өмнөх алдаагаа давтахгүй дээрээс нь алдаа гаргаж яснаа болдог ч юм уу ингээд нэг арай нэг зөв шийдвэр гаргаад ирдэг ч юм уу бага алдаад эхэлдэг. Тэгэхээр нөгөө өвлийн үрчимч тэр үед чинь ингээрч гисэн тийм ээ уучраач болдог болчихсон ингээд айтаахан зам үрчин ингээд тэгштгэд явах нь штэ. Тэгээ нэг хилдэн янзын гариг мариг хилдэн янзын гадны нөлөөнд ороход таханч багасч тийм л. Ерөнхийдөө өөрийнхөө ухамсар өөрийнхөө эзэн болчоор тэр нөгөө хамхуус шиг ингээд салхи дагаж явахгүй байх нь штэ. Ажиглагч ухамсар тогтцохоор. Тэгээд явандаа бүр цаашаага өөрийнхөө тэр дотоод өвдлийг таньж мэдээ зөв замаа бүр сайн сонсож чаддаг болоод гаргасан шийдвэрч зөв явсан зам мөрөнч зөв болоод тэрүүгээрээ ажил үүснэ бүтдэг ч юм уу те. Зоогоод эсвнүүд нь амархан алга болдог ч юм уу ингээд гоё дэлгэрэх хөлн цаашаа эхэлтгээ гэж ойлгож болно. Тэр та нар яг энэ тал дээр туршлагатай хүн байна уу? Би нэг юм удмын өвлөөр эсвэл өөрийнхөө сүнсний өвлөөрөөс болоод ч гэдэг юм уу? Эсвэл нэм гадны нөлөөнөөс болоод ингээд буруу шийдвэр сонголт гаргаад ингэж зовсон ч гэдэг юм уу? Тиймэрхүү хүн байна уу? Тэгвэл яг жишээ ярил бүр сайн гоё ойлгомжтой болдог. Тэр хүн анзаарч олж ив. За. Тэгээ явж байхлаа нөгөө тэр чинь бодолч өөрөө хүндрээд нөгөө дандаа сүрэг хэрчээ яагаад хэлсэн үед бүх нөгөө сүрэг нэг өөртөө саранч шиг татсан байх ойлгож байгаа. Тэгэхээр чи ингээд одоо ажил дээр ажил авсан энэ яг ямар учиртай юм яахад юм сүлдээ бага насан дээр нөгөө би өөрөө хуртай байсан. Тэрийг нөгөө нэг хүүхдүүдтэй найзлахын тулд нэг 2-3 эгчдүүдтэй найзлдаг. Тэгээс хоёр эгчдүүд юм хамгийн том хөрөнгө бэлгэлцсэн байгаа байхгүй. Тэгээд тэрийг өөрөө тэгээд зүгээр бидний тэгээд ажиллаад байна. Яхад болчихсон. Тэгээд тэрний бас энэ нэг хурцлал нөгөө надад нөгөө хов нөхцө хайцсан хэрэг хөдлөө ирсэн байхгүй. Энэ айлын гашин тоглож ингээд алга болгоцсон гэдэг. Байгаад энэ хэлэхгүй хүн бэлгэлцсэн гэхээр болохгүй болчиход байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүсээр очиод хэлгээд байдаг. Тэгээд өөрөө тийм байдалд орж ирж утсан жоохон байсан. Тэгээд нөгөө хөдлөө яриад айлын гашин өдөржингөө халуун зүүнээр нэг эмээгээ бахан шороо самбартай болсон. Тэгээд тэрийг хараад өөртөө амар гэмшижсэн байгаа. Энэ ярьж чадсан. Тэгээд тэрнээс айгүй гэмшлийн бүр нөгөө энэгээ зовоосон гэдэг. Бодлоо ярьсанд өөрөө бүр шаналцсан. Тэгээд тэрнээс болоод нөгөө айгүй тийм өөрийнхөө хийсэн юм уу биш тэр чинь уулын тэрнээс олдсон худалдан худлаач дургу болоод гэмшсэн юм. Тэр нь болохоор яг өөртөө байдаг чанар байсан байгаа. Тэр өөртөө байсан чанараасаа болоод бусдыг нөгөө нэг бодлоо ярьж судалгаа хийсэн. Залтай үн дургу. Тэр үйлдэл яг өөрөөс надаас ингээ яг тухайн үед ингээд тамсруу байдлаар гараад тэрэндээ өөрөө гэмшсэн учраас нөгөө предмет тусгал гэдэг чинь хүний үйлдэл яг тэр шиг миний дотор байсан чанар бусдаас нөгөө олж харагдаад байгаа учраас би тэр дургу. Тэгээ нэг бас энэ болохоор нөгөө бас үеийн өрөөний хэлбэр
бодлол дээр хийхгүй тэрэнд ингээд анхаарал хандуулсан. Эзэн ядаад одоо баг ертөнцийн бүх хүмүүсийг эзэн ядах хэмжээний тийм сөрөг нэг бодлоо. Тэгэхээр нөгөө яг ингээд өөрөө биеэрээ ингээд хүн сөрөгдөж гэсэн тийм хүмүүсийг амьдралдаа ингээд татаж оруулж ирээд юм заа. Энэ бас нэг тийм нүүдлийн үүрэгтэй холбоотой. Зөв. Тийм нэг худалч хулгайч гэсэн чи одоо ингээд бага наснаас ч юм ингээд хулгай идэдэг тийм нэг хүүхдүүд идэг ч тийм ингээд хүүхд тэрнээсээ хаанаасаа хулгайг заалгацсан гэл тий хүүхд тэрнээсээ ингээд хулгайг ямар сонд юм бэл багасаал бүр юм бах ингээд тэгсэн чинь тэр нь яадаг хэр тэр хүүхдийнх нь өөрийнх нь тэр өөрт нь ч учир байгаа юм биш яг нэг удмын юм бас нөлөөлцөн одоо жишээлбэл аав ч юм уу өвөө ч юм уу тий дээдлэн 3 4 5 дахь үеийн нэг хулгай хийцэн одоо болохгүй юм хулгайлцсан ч гэдэг юм уу тэр нь тэгсэн чинь шууд удмын өнгөд үлийн үр болоод үлдчихсэн тэр мэдээлэл нь гэх юм уу тэр үйл явцсан тэгсэн чинь тэр удмын үлийн үр нь болохоор ингээл хүүхдүүдийнх нь хүүхд болгонд дамждаг эсвэл хүүхдүүдийнх нь аль нэгэнд нь дамжингууд нөгөө чи ингээд зүгээр ажил цаанаас л нөгөө энийг ч хулгай хийчихэж гэл тий тэрийг авчаач гэл нөгөө нэг ингээд нөлөөлөд бодолт нь л нөлөөлөд байхгүй бодолт нь ингээд цаанаас нөлөөлөл тэгэл хүүхд юм чинь цаанаас л бодлоор чингүүд өөрийгөө ажиглаж мэдэхгүй штэ өөрийгөө ажиглаж мэдэхгүй бодол орол ирэнгүүт нь шууд хийчихдэг ч гэдэг юм уу тэнгүүтээ тэрнээсээ болоод улам нөгөө нэг дахиад тэр хүүхд чинь юм хулгай хийнэ гэдэг чинь нэг хүнийг уурал болгон гомдоо дахиад нэг үлийн өрөөс дараагийн үлийн үр ингээд гинж шиг ингээд яваалаа байхгүй тэгэхээр энэ дээр бас нөгөө юу хариуцлага хүлээдэг байхгүй одоо тэр нэг хулгай хийсний эхлэлийг тавьсан баад эхлэлийн тавьсан тэр нэг өвдөөц байгаа даа нэг өвөн ч юм уу тэр дээдх үеийн тэр хулгай хийсэн эхлэлийг тавьсан хүн нь бас цаашаа нөгөө чөлөөлөгдөж чадахгүй одоо энэ хүүхдэд зас гэдэг ч юм уу тий одоо чиний хүүхд чинь ингээд чамаас болоод хулгайгаа ингээд өргөжлүүлээд улам ингээд гааруулад байна тэгэхээр энийг нь одоо зас гэж тэр хүүхдийнх нь эвэгч тэнгэрээр ч юм одоо тэр хүүхдийнх нь одоо харсан даасан дагуулаар ч юм уу үүдээцэн томилчдаг байхгүй одоо энийг бол одоо энэ ухааруулж гэдэг ч юм. Тэгэхээр нөгөө хүн чинь өөрийнх нь үүлийн одоо өөрийнх нь юмнаас болоод өөр хүүхэд нь зовоод буруу зам руу онгот тэрийг л одоо засч янзалчиж чөлөөлөх хэрэгтэй болдог ч юм уу сүнсэн тий. Ингэж нөгөө даймжирч явдаг юм гэдэг чинь. Эсвэл тэр хүүхэд нь өөрөө ухаарад тий өөрөө дотоод ухамсар сүнсэн сэрээд надад ийм үлийн үр байсан учраас би хулгай хийсэн юм гингүүтээ тэрэн дээр бясалгаад ангаагаа тэр хүмүүсээс очиж уучлалтгүйгээ тохирлыг барагдуулдаг ч юм уу тий. Тэгж үлийн үр ингэж холбог тасалж бас болдог. Тэр нөгөө өвдөөцийнхаа өмнөөс гэсэн үг байхгүй хийх ажлын өмнөөс нь өөрөө хийгээд тэгээ тэр үлийн үр холбог тасалчаар өвдөөцсөн ч чөлөөлөгдөн өөрөө ч бас чөлөөлтөнөөс чөлөөлөгдөв юм. Тэгэхээр хүн болгон одоо энэ дэлхий дээр анх удаа төрөл авч байгаа хүн ч гэсэндээ өөрийнх нь сүнсний үйл өөр байдаг юм гэхэд удмын үйл өөрийг заавал авч төрдөг. Үлийн үргүй бол энэ дэлхий төрөх боломжгүй. Ямар нэгэн үйл өөр заавал авч төрдөг байхгүй. Ээж хаан талын ч юм уу, аавын талын ч юм уу, их ч юм уу, баг ч юм мэдгүй те. Ямар нэг үйл өөрийг авч төрдөг. Тэгээд энэ тийм учраас хүмүүс ингээд яагаад дээрүүдээ удмыг хар гэл те. Удам судрыг хар гэл. Одоо л яг би өсвөр насны ухаанаар бол ойлгохгүйсэн байхгүй. Ер нь ямар ч хүнтэй суусаа ядгийн тэр аав эмээ ээж нь ямар хүн бахна ямар хамаатай би ямар суугч байгаа ш гэл тэгэл нэг хөш хүмүүс ингээл удмыг хар гэл тэгнэхтэд ингээл нэг ийм л үзэлтэйгээс мэдэхгүй. Гэтэл тэр хүнтэй ингээд зууралдаж байна гэдэг чинь тэр хүний удмын үйлөөр надад ч яаж нөлөөлж болно өөр хүүхдэд ч яаж нөлөөлж болно. Тэгэхээр би хамт кармаг нь үргэлжлэж явахаар болчиход байгаа хгүй нэгсэн доо тий. Тэрийг мэдэхгүй тухайн цаг үед бүх юм л гоё ингээл нэг гоё болоод байгаа юм шиг санагдал суучдаг. Гэтэл нөгөө удмынх нь бүх кармаг хамт давхар үргэлжлэхээр болдог байхгүй нөгөө ураг барилцсан юм чинь. Яалтчгүй дундаас хүүхд гараад ирэхээр давхар одоо кармаг нь үргэлжлэх шаардлагатай болдог ямар нэгэн байдлаар. Тэгэхээр энэ нь ингээд их чухал. Тэгээ би ямар амьдралаар амьдрах гэдэг сонгож байгаа учраас тэр удмыг хараа тэр үйл үр гэж байдаг шүү дээ мэддэг байсан учраас харуулдаг байсан юм бэл. Тэгэхэд өмнө нь бол би ингээд дандаа гадаад дуу сонсон дандаа Америкийн ч юм уу барууны кино үзнэ. Тэгэл амьдрал тийм л гэдэг ойлгоцсон. Тэгэл бидний нөгөө нэг ингээд ёс заншил машлах гэл ярангууд дотор ингээд дургу өрөөл ятаргаатай ингэж чуулахгүй тэгч чуулахгүй гэл ёс заншил яриад тэр өөрийнхөө гоё ингээл чөлөөтэй амьдрмаар ах чинь энэ ч болохгүй тэр нь ч болохгүй гэдэг юм яасан төвхтэй ингээл тэгээд энэ гадаадын улсууд чинь ингээл өөртөө хоргоо ингээл би биний гоё дэмжил ямар ч тийм байхгүй амьдрал болоо л шүү гэж боддог ус. Тэгэд кинон дээр л зөвхөн гоё юм байхгүй.
Гэтэл одоо бид нар Монголоос өөр орнууд ингээл тий өндөр хөгжтэй гоё харагдаад байгаа юм шиг боловч яг үеийн үртийг хутгалтаад харах юм бол бүр сүрцэн байдаг. Одоо ер нь бол тэр нэг 90 сар хүүхэд төрөх нь баг ховорцчиход шүү дээ. Ер нь гадаад ингээл очингоо тий энэ хүүхдэн чи тэр хөвчтэй тэр хүүхдэн чи юм хөвчтэй одоо энэ гаднаас ирүүл юм шаардаж дотроо ингээ тий сэтгэц мэдрэлийн утаач явах шиг ингээ зөндөө одоо хөвчлэн нөгөө нэг юм гадаад нөхөртэй болцсон эмэгтэйчүүд ханддаг байхгүй юу? Одоо засал масл үйлдэл хандахаар хүүхдүүд нь ингээд юм аутизмтай ч юм янз янз ингээд төрсөн тийм олон байдаг байхгүй. Тэгээ яасан гэхээр эцэг талаас нь удамшаад ирсэн үйл өөр байдаг ч юм уу тий. Тэгээ нөгөө нөхдүүдийн нөгөө харийн улсуудын өвөл засал руу оролцолтод ирэхэд тэднэрт ингээд ураг удмын тэнгэрийн холбоос байхгүй. Одоо үнэхээр одоо нэг юм язгуур угсаа авч явж байгаа тийм л одоо удам угсаатай биш л бол бүр ингээд дээд ингээд сэжмээсэд одоо тэнгэрч гэх юм уу тий тэрээс ингээ холтчихсан өвөг дээдс нь байхгүй өвөг дээдсээс нь бүр холбоо тасарчихсан одоо манай монголчууд ядчил нэг тий өвөг дээдс нь холбоо байгаад идэх байхгүй ядчил нэг юм сэжимтэй тий хар даасантай гэтэл ямар ч тийм хар даасан үгүй хүн байлаа гэх тэр бол бас хэцүү асуудал чадах. Тэгээд өөрийнхөө удамд аваад ингээд өөрийнхөө хэрэгшээлд аваад харж дагаад явах юм уу одоо яах юм тэрэнд нь тэгээд орхих юм уу яах юм гэдэггүй хэцүү. Тэгээ ер нь ингээд өвчин зовлон хөөгөөл явахаар бас ихвчлэн лусын юу ороод ирсэн. Лусын байраа ороод ирсэн. Тэгээ тэр нь бүр ингээд удамсчихсан. Одоо анх хийдэг байлаа тий анх хийдэг байлаа эсвэл гэр мэр байрдаг байлаа бургасаар гэр барьдаг байлаа нөгөө модоо ингээд юу яахгүйгээр харагдаж барихангүйгээр шууд ингээд таслаад юм хийждэг. Тэгээ тэрнээсээ болоод өвдөөл зовоол гэдэг хүмүүс ерөөсөө бэлэг талын хөвчлөлтгөө дандаа арга талаас нь хөвчлөлтөд тэнц саймч тэнц самблаг бандэл энэ жимлэгээр бол мөнгөө ингээл зарцуулаад яваал гэдэг тухайн үед нэг жоохон гайг болж ал дахиад нөгөөдгөн сэтэрч орж ирдэг ч юм уу ингээд ерөөсөө учир одоо зөв яг идэгрэлт гэдэг юм чи олж чадахгүй ингээд явж байгаа хүмүүс бас олон л гэдэг юм л. Тэгээ энэ болгоны чинь цаана эхлэл нь угаасаа ямар ч өвчин бай ямар ч одоо сайн ч юм бэ муу ч юм бэ эхлэл нь дандаа бэлэг тал дээр байдаг дандаа бэлэг тал дээр. Яг гоо сайн үеийн өр байлаг нь тэр сайн үеийн өр нь биднэрт юу гэж хэлдэг вэ буян шиг гэж ярьдаг. Энэ их амны шигтэй юм байна, энэ их буян шигтэй юм байна гэл те. Цаанаас нь ажил нь бүтээл те. Их сайхан эрүүлтэй одоо элэг бүтэн сайхан амьдарч гин, хүчин зовлонгүй сайхан амьдарч гин. Заадаг ихээсээ ажил сүрлэн цаанасаа ингэ бүтээж те. Ямар ч одоо даар хөлсгийн зовлонгүй сайхан амьдарч гинаа, сайхан ингээл өөрийнхөө үйлээ хийгээл те. Өсөнснийхээ ажлыг хийгээл гэдэг ч юм уу. Ингээд амьдарч гин гэдэг чинь энэ бол удам нь бол маш сайн одоо өөр хүүхдүүдэд мансан байж тээ тий удам судраараа ингээд сайн хариуцлагатай байсан байна, мэдлэгтэй байсан байна, боловсралтай байсан байна, өөр хүүхдүүдэд бодож одоо хариуцлагатай амьдарч исэн байна. Дээрээс нь болохоор олон одоо тий хүнд буян түгээсэн байдаг ч юм уу тэр нөр хүүхдүүд нь ингээд амны шиг буян заягийн шиг болоод ингээд ирсэн байж гэдэг юм. Тийм бас юмуд байдаг. Янз янз л гэдэг юм дөө. Тэгээ энэ олон чинь дандаа л угаасаа ямар үйлдэл хийсэн тэрнийх нь үр учраас ерөөсө бүх юм л үйл өөр учиртайгаар тайлбарлагддаг юм билээ. Тэгээ хэдүүлээ ухамсар сэржин сүнс сэржин гэж бол эхлээд өөрийнхөө тэр ямар үйл өөртэй гэдгээ таньж мэдээд засах хэрэгтэй юм билээ. Яг бид нар бас үнэхээр ухаарч чадах юм бол хүний тусалцаагүй бясалгаад үйл өөрөөс гарч болно. Тэгээ тэр үлийн үр чинь хамгийн гол нь зовгоод байгаа юм чинь шалтгаан байдаг. Нэг өвчин тусан тэрний идэхгүй дахиж тавтаал тий. Тэр учир шалтгаан. Эсвэл ингээ гэр бүлээ нэг хүнтэй суудаг салдаг, нэг хүнтэй суудаг салдаг. Тийм ээ? Эсвэл одоо өөр юу гэх юм ажил төрлөн дандаа бүтдэггүй ч гэдэм үү нэг тийм. Энэ дээр юм карма үеийн үр учир шалтгаан байж ах боломжтой. Тийм хувь одоо тийм магадлал өндөр учраас тэрэн дээрээ бясалгах. Би одоо ингэж хин нэг гомдож ирсэн. Эсвэл миний одоо тий ураг удам талаас мэдчихсэн болов гэд өөр өөртөө ярилцахгүй. Тэнгүүт ингэж уулын бясалгал хийгээд хар юм гарч ирдэг. За ингэ ямар ч л гэсэн нэг хүн гомдооцсон байна да гэдэг ч юм уу тий. Нэг хүн заваацсан байна да, нэг хүн гомдооцсон байна да. Тэр нь яг тэр хүнийх нь гомдол ч юм уу, тэр хүнийх нь зовлон ч юм уу тий ингэж энэ биднэрт ингэж мэдрэгддэг байхгүй юу? Сэтгэл мэдрэгддэг. Тэнгүүтээ сайхан аргад тийм ээ. Одоо нөгөө чин сэтгэлээс уучлалт гуйдаг ч юм уу, аргаддаг ч юм уу, ярилцдаг ч юм уу тэр нэг энэ дэр мэдрэмжэн дээр ингээ гарч ирээд байгаа юмтайгаа сайн ярилцах хэрэгтэй. Тэгээ сайн ярилцсны дараа тэр мэдрэмж гарч ирээд өмнө нь ингээ гарч ирээд байдаг гэсэн тэр мэдрэмж чинь дахиж гарч ирэхгүй болж ин гэж штэ.
Тэгвэл тэр өвлийн гинж холбоо тасарсан байна буюу би одоо ухаарад ойлгоод уучлахгүйгээд нөгөөдгөө ярилцаад уучраа олцсон энэ эрчим минээр ингээд задлаад өөрөөсөө тавиа явуулсан гэсэн үг байхгүй. Тэгэж бас гарч болдгийм бэл. Одоо тэр хүн амтан гомдоосон зовоосон ч гэдэг юм уу. Одоо яадгийн амтан алдсан ч гэдэг юм уу те. Тэрийг яг бяцлаглаар бол яг удмаа засч чадах юм гэдэг өөрийнхөө хувьд бол хүн өөрөө заслах боломжтой. Бяцлал хийгээд. Манай яг Эрдэнэтэд байхад нэг бяцлал явдаг гэсэн нэг юм ихтэй хоолой ингээл багалзууртад ингээл бяцлал хийхээр тэгээд наад хоолойныхоо багалзуурыг дотоос нүснээс асуу юу болоод ингээ хоолой чи ингээ ангил тэгсэн чинь нэг юм дурсамж ч юм уу нэг төсөөл орж ирсэн гэж аахгүй. Аав нөгөө нэг юм ан хийцэн нэг чон агнцсан юм байна. Тэгээ тэр чон агнснаас болоод ийм болсон юм шиг надад санагтаад тийм л одоо бодол мэдрэмж орж ирлээ. Тэгвэл тэр алсан амтнаас чи өмнөөс нэг уучлахгүй гэв. Тэг өмнөөс нь уучлахгүйсэн чинь одоо тэр өвлийн гинж холбоо нь өөрөөс нь ингээд тасарсан. Тэнгсэн чинь нөгөөх маань ингээд бүр тэр өдөржингөө гүйлгэсэн ч гэлээ хөлөрч гүйлгээл нилээн босгос. Тэгээ дараа нь яг тэрэн дээр ингээд төвлөр бэлсэн чинь байхгүй болсон. Тэгж гаргаж болно бас нэг талтай. Яг өөрөөрөө ингээд үнэхээр бид нар бяцлаглаа сайн гээл дотоос хүмүүсээс сэрийгээл ухамсараад хэлээл те. Нөгөө ухамсар гэдэг чинь асар хүчтэй юм болохоор ухамсараад хэлэх явцад л ингээд заслаа эндээ хийчихдэг гэсэн үг байхгүй. Өөрийнхөө л хангалттай хийн. Явандаа тэгээд бусад хүмүүсийг ч гэдэг юм ингээд явах боломжтой. Яг тэр чинь хуримтлагдсан л энерги яваад байгаа байхгүй. Нэг юм эрчим энерги л аль нэг талд чинь л ингээд байцсан. Тэгээд биднэрт сэтгэлд ч нөлөөлөл, бодолд ч нөлөөлөл, тэгээд үйл явцад ч нөлөөлөл ингээл нэг юм биднэрт ингээл төвг болол ингээл ойрхон хажууд нэг юм эрчим энерги ч юм уу сүнс ч юм ингээд юм байгаад гэсэн үг. Тэгээд тэрнтэйгээ ярилцаад уучраа болоод одоо тэр магадгүй биднээс нэг уучлаарай гэдэг үгийг сонсчихгоо л тий хүний гомдлын сэтгэл гэдэг чинь уучлаарай гэдэг үгийг сонсчихгоо тэр эрчим энерги ингээд цуглц. Тэнгүүт би яг тэр сонсохыг хүсэж байгаа үгийг хэлсэн чинь л задарчдаг ч юм уу тий. Эсвэл нөгөө тэр лусын юм уу ингээд очиод лус баясгаал тий ингээл уучлахгүйгаал ус баясгаал ингээл тэрнтэйгээ ярилцаал мод зод тарьдаг ч юм мод хуулсан бол модоо тарьдаг ч юм уу амтаа алсан бол тэрэндээ ингээд буцаад уучлаарай гэдэг тэр нэг сэтгэлийн дэвтгэл юм хийж өгөөл тэгэл нөгөө түнтэйгөө ингээд сайхан ярилцаал ингээд л тэр эрчим энерги нь гараад задардаг ч юм уу иймэрхүү байдлаар юу яа орчлон ертөнц үйл хуулийг ашиглаж тэнцвэртэй байдлаа хангадаг бахны ерөнхийдөө тэгэл болгож. Тэгэхээр юм болгоны цаана утга учир байдаг шүү. Ялангуяа зуурдаар нас барж байгаа хүний цаана маш том утга учир байдаг. Тэгээд тэр хүнд өвчин зуралдаа салахгүй байгаад байгаа, идэхгүй байгаад байгаа тэр өвчин тэгээ нэг олон дахин давтагдаж гарч ирээд байл бүр ноото. Хүн яг ганц алдаад тий ганц яг буруу бодоод ч гэдэм үү юм ингээд ганц алдаад засагч ийл явах болно. Тэгтэл дахин давтагдаад байл тэр угаасаа бэлэг талд бол маш хүчтэй юм байна гэсэн үг байхгүй. Учир нь болох заавал юм байна л гэсэн үг. Тэгэхгүй ингээд манайхан ч аюу тийм хинэггүй юм бэлээ. Давтагтаад байхад л тэр нь одоо бүр өөрийнх нь амьдрал давтагдсан, аавынх нь амьдрал давтагдсан, хамаатан садных нь амьдрал ингээд давтагдсан байдаг. Тэгсэн хэрнээсээ тэрийг бүр ингээд мэддэг хэрнээсээ ерөөсөө тэрнийхээ араас хөөцөлдөж явахгүй. Тэгээд за одоо гайг байх гэлээ тий. Одоо ингээд болчихвол одоо гайг болооч гэж боддог. Мэдгүй яг дотроо би юу бодсон гэдэггүй. Би л тийм байл бүр ухаад явцдаг байхгүй. Энэ одоо нэг юм болоод байна да. Юу юм бол ухаа авчдаг сая чаддгүй. Гэтэл хүмүүс бол бүр ингээд сайхан оорт юм бэл. Яг уу тий болондоо гэл. Яг нэг лам дээр очиод ном уншуулж одоо гайгүй гэсэн нэг болондоо тий. Нэг тэр нэг бөөд нэг тэдэн сая төгрөгөөр заслын одоо нэг тэдэн нэгсэн мөнгөний өгсөн юм чи одоо болондоо гэж санаа сэтгэл нь тайван байдаг ч юм уу. Өсөд бөөл ам гэж яваагүйсэн ч гэсэндээ за яг муу юм бодохгүй бол яс битгүй өнд яар халтахгүй ч гэж яах шиг эсвэл одоо юу гэдгийг айн мухар сүсгч гэдэг юм уу. Би л өөрөө гайг бол болчихнаа. Ямар хамаатан гэдэг ч юм ингээд явдаг хүмүүс маш их байдаг. Тэр байтаа хэлж өгөөд хахад те бүр чирж авчираад ийм юм бэ шүү. Тийм учраас хүүхэд чи ингээд аахгүй удмаа ингээд харалтаа энэ давтагдсан байгаас ингээд хар ухаанаад бодоход л эн чин цаана учиртай юм байгаас тэгээд ингээд юм нүдэн дээл харагдаад байгаа минь ярихад л нэрээ тийм байна да гэж бодонгуудаа маргааш нь мартаалах гэж. Би одоо бүр гайхаад яах гэдэг юм бүр ингээд зоох туртаа болооч юм. Бүр хөлийн жишээр зогоорцсон ч юм болоо гэж бодсон.
Яг тэ огоороод амьдрал огоорч амьдрч болно л та сайхан тэгэл те. Сайхан тэгэл бүх юм болно доо. Би одоо өгсөн ч яах вэ? Байсан ч яах вэ? Өөр хүүхдүүд маань тэгээд өвчин зовлонтой байсан ч яах вэ? Яасан ч яах вэ? Үсдэг сайхан. Огоороод ч болдгоор олно гэж хэвчс болно л. Ихтэй. Тэгэл нөгөө намайг шалбаагтаа сайхан тасаал ингээл хитэж болох л. Тийм хинэггүй ч юм уу тийм огоорд бид нарт хинэггүй зам ашиг байдаг юм. Нөгөө аливаа юм дээр хинэггүй зам ашиг байдаг. Тэгэл яагаад энэ шүдний имлгүүд ийм их вэ те? Ерөөсө хинэггүй ах угаад өчгөө ч юм уу. Ээж аав нь ч нэг хүүхдтэй сайн цагч хэлдэг. За тэгээд өвдөнгөт нэг имлэг орно. Нэг азан тараа өвдөхгүй бол тэгээ байгаад байна гэж гэдэг юм. Энэ болохоор дараа ухамсарын асар их дороотлоо байхгүй. Ухамсарын асар их дороотл нь юунээр харагддаг гэхээр зүгээр л хүний тэр хинэггүй хайнга байдал дээр л харагддаг юм бэл. Тоохчгүй ингээл зовоол ах чинь тэгээд байж л үдтэй. Одоо нэг юм мэлхийний тим юу гэдэг штеп. Мэлхийг ингээд тэгээс нөгөө нэг юм усан тэгэл тогоотой усан тэгэл халаал орхичдаг. Тэгээ усны ингээ халаад байж л үдтэй. Бүр яг амт тэмцээд ирэхээр нь юу илээ гэд өсрэг гараг гэтэл нөгөө нэг өнгө хожимдсан тий байдаг ч тийм хинэггүй. Тэгэхээр эрүүл мэндийн тал дээрээч тэр ахуй амьдрал тал дээрээч тэр юм болгон тэр ингээд хит хинэггүй ах чинь бас ингээд бид нар өөртөө болон тэгэл бусдад эргэн тойрондоо тэгэл хэцүү байдалд тулгуурлаа юм гэсэн. Тэгэл тэрнээс нь болоод үйл өөр нь ингээл ерөөсөө үеийн өрөнд тасарч зүгээр болох нь байтугай дараагийнхаа үеийн өрийг үүсгэе. Тийм юм блэ. Тэгэл би ч өөрөө бас хинэггүйг нь тойлоосоо. Гэтэ би нөгөө бэлэг тал дээр хинэггүй байгаагүй, арга тал дээр бол хасар хинэггүй. Төрлийн баггүй юу? Тэгэл би хаавдангүүттэй янз бүрийн болон. За цэцдэг болно эзэгдэг ч юм уу те. Ер нь бол тэгээд тэрийг би өөрөө одоо ингээд мэдрэгдээ ингээд бас тэнэг үжтэй. Арай л нэг өөрийгөө доош нь оруулж өөрийгөө хайрладаггүй ухамсарын ингээд дороо тэнэг үжтэй л гэж бодоод одоо яг харахад. Тэгээ яг чатгаараа засчлаа гал да энэ дээрээ би хинэггүй ингээд бус маск автцсан маск ингээд хинэггүй яваад хахаар болдго юм байна гэд эргэн тойрныхоо хүмүүст ингээд автчихсан. Эдгээр ингээд зүгээр ингээд яваад хаад за нэг тийм сүртэй анхаарах зүйл биш юм байна хайчдаг ч юм уу. Ингээ ерөөс ингээд маск уусцсан. Тэгээд ингээд хинэггүй явцсан. Эн чинь бүр өөрөө бүр энэ дээр ингэж анхаарч бусдаа үлгэрлэж ингээд бусдыг даах шаардлагагүй бусдад уусахгүйгээр ингэж үлгэрлэж явах хэрэгтэй юм байна шүү дээ гэдэг дотоод яг сүнс яг ингэж сэрээд ингэж хэлэхээр ойлгож эхэлт юм бол ерөөс. За та нар одоо ярдөө асуух барих юм байна. Заавал асуулах хэрэгтэй гэж хэлсэн байна. Чи өөрөө ер нь яг лусын тэр бариул бүр хамгийн одоо нэг хэцүү юм бэл. Ер нь хамгийн хэцүү. Яа тэгэхээр одоо тэр бид нар одоо тэр лус дээр очиод тэр лусынх нь арга ивийг нь олж чадах уу? Харьцгаа тэр лусыг мэдэрч чадах уу? Тэ энд лус байна гэдгийг хараад мэдрээд тэрийг аргадаж чадах уу? Арга ивийг нь олж чадах уу гэдэг чинь бас ер нь бол яг чадна л та. Хүн чадна. Тэгээ тэр бол бас хэцүү юм бэл. Одоо нэг юм хугацаа их орно гэх юм уу? Гэтэ яг боломжгүй зүйл гэж байхгүй бид нар огч чадахгүй гэсэн байхгүй. Яг ингээд өөрөө ордчоод тэр нэг гаргацсан ч юм уу хүн байдаг. Одоо жишээлбэл дээр үедээ бол монголчууд ч юм бол ядчил те уулустайгаа яаж харьцах уу, яаж аргадах уу, эргээд яаж нүг лусын баринаас гарах уу гэдэг юм а нэгт мэддэг. Хоёрт ингээд маш их өндөр зүнтэйс. Маш их өндөр зүн сэрхүүтэй байсан учраас энд яг байна та. Одоо миний лусын тавигчлаа. Одоо надаас ийм нэхэд энэ гэдэг юм уу хүнээр дамжуулгүйгээр мэдэрдэг гэсэн байхгүй. Яг тэр төвшөнд ингээд хүрсэн бол өөрөө очиж болно нөх хүнсэн шалтгаан нь. Тэгээд бяцлагаас авахгүй энэ лусын өвч одоо юунаас болцсон тий хин хаана яац би яасан юм эсвэл удмын хин нэг юм юу болгоцсон ингээд бяцлагаад тоход бол бид нөгөө зүм маань хэлж өгнө штэ. Ийм юм болсон байна гэл тий. Нэг амтан алагдчихж байгаа дүр орж ирдэг ч юм нэг мод урмал тасдж байгаа дүр орж ирдэг ч юм эсвэл гол мөрөн бохирлж байгаа тэр юм орж ирнэ. Нэг юм зүн орж ирнэ штэ. Төсөөлч юм уу за нэг тэр чигтэй юм байна да гэл тэгвэл яг хаана ч гэх юм уу яг тэр газрын л олох байхгүй өөрөөр гэвэл яг тэр газрыг олж чад
За энд яг үүсэлтэй юм байна гингүүтээ тэр газараа модтой холбоотой тэр мод ургамлыг тарьж өгдөг ч юм уу те. Гол устай холбоотой тэр гол усных нь хажуудлын хогийн цэвэрлж өгөөд мөнгөн идэл хийдэг ч юм уу те. Эсвэл нэг юм хуурай нунтаг шороо тэр гол ус руу шороо чулууг нь хийж өгдөг ч юм уу. Тэгээд сайхан тэр чинь өргөл өргөжин гэсэн үг штэ нэг гэсэн доо. Нөгөө нэг юм ингээд яадаг ч юм уу. Тэгээ уучлалт буугаад усаа тийм ингээд дуудаж жагаад мөргөөд бүх юм сайхан болгож өгөөд ингээд ачаад бол бас тэр чинь аргадах зан үйл нь болчихж байгаа байхгүй өөртөө явчих ингээд болно. А яг хөө энэ дээр бид нэр өөртөө ингээд те яг тус нь яг надтай яг холбоо тогтоосноггүй би яг зөв газар ирч чадснаггүй юу ер нь аргадaltaд нь болж байгаа юм болоо би ингээд дотроо нэг аргадчих гал яваад байдаг цаагаараа ингээд миний юм хүлээж авч байгаа юм болов уу яаж байгаа юм бол гэд бүр ингээд мэдэрч чадахгүй ингээд хэцүү санагдаад байвал хүнээс тусламж авахд бол буруудахгүй тусламж авч байгаа нь бол яг тэрийг хардаг мэдэрдэг бөөч гэх юм уу те тусын зам үлтэй ч гэх юм уу магадгүй эсвэл тэр бөөдөр очиод би төлөө өөрөөрөө ингээд засах надад ямар боломж вэ те тэрэнд надад чиглүүлэг өгөөч зааж өгөөч тэгвэл би өөрөө очиод ингээд үнэхээр болохоор л гэдэг чиглүүлэг авч болно эсвэл өмнөөсөө ингээд хийлгэх байхгүй за би тэгвэл өмнөөс ч очиод те учир байдлыг хийлээд аргадаад те ингээд нүүр тулаад өмнөөс чинь тэгж хийж болно. Тэгээ тэрийг бол тодорхой хэмжээний бас ингээл байна. Гэтэ яг чадахгүй гэж бас асуудаг. Одоо бөө болгонд хэрэг чинь чадна гэж бас хэцүү те. Өө ямар ч чамаагүй бөөдөр очиод хийлгэж гэхээр бас чадахгүй таахгүй. Яагаад тэгэхээр над дээр одоо ингээд над дээр ч явах би одоо ингээд хүмүүс ингээд юм сонсон штэ. Одоо сургалтанд сууж байгаа хүмүүс ч юм уу манай эгчнэр дээр очиод засал хийлгэж байгаа хүмүүс ингээл хэрэг дуртай юм чинь ингээл яриаг нь чагнаал ингээр тэр бөөдөр очиж тэдэн сая төгрөг өгсөн тэр лам дээр очиж тэдэн сая төгрөг өгсөн манайха хамаатан саднаар ингэж мөнгөө цуглуулж аваад тэдэн төгрөг өгсөн гэл тэгээ яг ингээ үцгэр засагтаа байдаг байхгүй. Тэгэхээр заа зэг худлаа нөхдүүд их байт юм байна. Зүгээр засцсан гэл хүний амнаас сонсоод сэтгэл амарчиж бас болдгоо юм байна. Энд чинь бас ингээ цаагаараа яг босноо гүйцнүү юу гэдэг чинь учиртай юм байна. Энд дээрээ дахиж ингээд харах хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу зөв хүний олдчих хэрэгтэй юм байна ч гэдэг юм иймэрхүү юм дээр анхаармаар санагдсан. Гэхдээ яг хуу та нарын хувьд дотоос хүмүүсээс ирээд бяцлал гэж явж байгаа хүмүүс ядаж тэр бяцлагаад шалтгааныг нь олцдог байх хэрэгтэй байхгүй ядаж ихний ээлжинд надад л усан юм байна уу бяцлагаад ихлээр мэд чинь байвал уг шалтгааныг нь ядаж олчих тийм ээ. За тэгээ бүр өөрийнхөө хумсар сүнсийг хөгжүүлээд тэ хумсар сүнстэйгээ сайн ажиллаад дотоос сүнсээс ирэх юм бол заавал нэг лам бүгд очиод тахгүйгээр өөрөө очиод бас хийж болно. Тэ. Энэ дээр бол оролдлого хэрэгтэй. Хичээл зүтгэл хэрэгтэй. Одоо тэр өдөр тутмын тий бяцлахал өөр хичээл зүтгэл оролдлого юм тэгжиж юмных учрыг тайлна. Аах ингээд бяцлахаа сухад юу ч мэдэрдэггүй таг байсан бол яванда жоохон тий зүм жоохон орж ирдэг нэг орон гар нэг жоохон зүм мөн орж ирдэг болно. Сэргэж байгаа байхгүй юу. Тэгээ яванда зүм мэдрэн чинь бүр сайжраад ирнэ хийх тусам. Тэгээ яванда за надад л усан юм байна уу дотоод зүнс минь байвал надад харуулж мэдрүүлээч гэдэг ч юм уу тий. За байж байгаа бол тэр л усан юм чинь нэг могоогоор ч юм уу нэг амтнаар ч юм уу тий. Эсвэл уул ус урамлаар ч юм уу нэг таагүй мэдрэмжээр мэдрэгдэнэ. Тэгээ байж байгаа за тэгвэл энэ үүсэл шалтгаан юу ингээд бяцлахаас сухад үүсэл шалтгааныхын дүр зураглалж орж ирдэг ч юм уу. Эсвэл нэг ингээд ямар ч гэсэн зам бүр ингээд гаргаж өгөөддөг байхгүй. Тэгээ ингээд яваад оролдоод төлөө өөрөө бас чадна шүү дээ хүн. Өөрөө хумсраа ингээд хөгжүүлээд оролдох хичээл зүтгэлтэй байх юм бол боломжгүй зүйл гэж байхгүй. Болно. Тэгээ ер нь ингээд дотоос сүнсээс сэрээд явж байгаа хүмүүст бол харьцангуй илүү боломж болцоо байгаа байхгүй. Чадвар нөөц болцоо байна. Гэтэл огт нөөц сэргэлт нь явагдаагүй хөгсөнснийхэн сэргэлт нь ирээгүй хүн бол цаг нь болоогүй үед бол 1000 бяцлагаал ингээ хот бас хэцүү л төгтөл. Энэ өглөө онцос сэрний заах тэгээд би онц сэрхтэй ярьдэн шүү дээ. Тэр үед ингэж орж ирсэн нэг амар юм тийм шүү дээ. Тэр одоо зүүн санаа тийм шүү дээ. Нөгөө би яг ерөөсөө өглөө ингээ сэрээд сэрхтэй орно гэдэг. Манай хатан байж ингээ залуу аягүй хүнтэй ингээ муудаад тэрнээс ч хүүхдүүд ингээ гацаанд орж чив ингээ хилээч өглөөс хэрэг болгоомд нэг унтаа сэрнгээ заах ингээ мэдэрх юм хийх гэж байгаа. Процесс юм байна. Бодол өдөржингөө бодлоос гардаггүй тэр унтаач сэрүүний завсар ч юм уу зүүд нойрноор угаасаа тэр бидний одоо харсан даасан тэнгэр ч юм уу эсвэл дотоос хүнснээс
мэдээлэл орж ирдэг. Тий. Тэгэхээр уул нь удамдаа хин төрүүлж сэрж гин, хин төрүүлж одоо зөв мэдрэмжийн сайжиж гин, тэр л хүн ер нь удмын засал масалж идэм тэр юм төрүүлж л хөөцөлддөг юм байлаа ер нь бол. Давхар одоо тэр үүрэг нь ороод ирчихсэн гэсэн үг байхгүй. Хин төрүүл сэрж гин те. Сэржээ гэдэг чинь бид нар тодорхой хэмжээний үүлийн үрээсээ гитлээ сэрж байгаа байхгүй. Одоо нөгөө юм удмын ч юм өөрийнхөө үүлийн үрийнхаа нөгөө эд нөгөө юм ингээд даваад гэх юм уу. Үүлийн үрээ эд нөгөө даваа зовлонгоороо ч юм ухаарлаараа ч юм уу юугаараа байдгийг үүлийн өрөө бол ингээд шавхрах шинжинд орчин шүү дээ. Үүлийн үр чинь шавхрах шинжинд орчвол дараа нь хөгсөнсний сэрэлт эхэлж байгаа байхгүй юу? Нөгөө даваагаа давцсан, хийх ёстой юм хийсэн, зовлонгоо туулсан тий. Тэгээд хин төрүүлж үүлийн үрээ гэт даваад хин төрүүлж хөгсөнсний сэрэлт эхлээд бясалгал инээ тэрэ яваад тий. Дотоодтой холбогдоо энэ юм. Тэр хүн л одоо гэр бүлийнхаа, үр хүүхдүүдийнхаа, ураг удмынхаа хөө ин чи юу бол чин тэр нь яаж ин энэ дээр би хаашаа явж асуух уу? Тэгээ ядаж ингээд хүмүүсээс тусламж аваач болтугай одоо тэмцэх ёстой байхгүй юу? Тэрийг ингэж яах. Тэгэхээр одоо бүр зарим нь удам болгонд асуудал байгаад байгаа байхгүй юу? Үнэхээр тэр л усч тийм хараал цатгач тийм эсвэл тэр удам тасах гад идэх ч юм уу те эсвэл нөгөө юм тэнгэрээсээ холдсон ч юм уу. Тиймэрхүү юм байгаа учраас өнөөдөр ингээ бөөнөрөө зовцоод байгаа байхгүй. Яагаад бөөнөр ингээл те хүчин зовлон ингээл бөөнөрөө шахуу ингээл байгаал бөөнөр үрзүүлэнд орцсон шахуу байгаал бүр ингээд хэцүү байгаа шүү дээ. Ер нь бол ингээд харах юм бол нэг тийм хэцүү байгаа. Тэр нь яагаад хэцүү юм гэхээр ерөөсө бүгдээр ингээд үүлийн үртэйгээ тулцсан байгаа байхгүй. Тэгээ энээсээ хин төрөл цугарч гарч ирж чинь удмын хаан дээр засал намайг хөөцдөж явах хэрэгтэй. Тэр удмынхан чинь та нарыг ойлгохгүй ойлгохгүй байна уу те та нарыг энэ мэдрэл мото олчих гэж хэлнэ хэлэхгүй хамаагүй шүү дээ. Тэдний одоо юу гэж хэлэх нь хамаагүй. Намайг ойлгохгүй лээ гэд би гомдоод хаях юм биш шүү дээ. Тэд нар чинь хөөрхий цаг нь болоог учраас ойлгохгүй ч болно. Гэхдээ би ингээд төрүүлээ сэрсэн чинь миний нэг сүнсний даалгавар юу чинь тэгэхээр энэний учрыг олоо те ядаж л ингээд босон болоогүй хүн хайдаг ч юм уу эсвэл өөрөө ингээд бясалгаж суугаал өргөлөө өргөл за надад яг зам чиглэл мөрийг минь гаргаараа ядчихэд энэ олон хүндээс зөв хүнтэй минь таалдуулаарай зөв гарц гаргалгаа олоолаарай гэл те эсвэл надад зүүд найранд ингээд юу хийх минь ингээд зааж өгөрөө би одоо хөгсөнсний сэрэлт эхэлсэн учраас би тусаж авахд бэлэн байна энийг би хүлээн зөвшөөрч би яг дотроос ойлгож чинь надад туслаарай гэд өргөлөө өргөдөг ч юм уу ингээд бид нэр тэмцэж явах хэрэгтэй байхгүй тэмцэх хэрэгтэй тэгэхгүй ингээд өөртөө эргэлзээл яах гэдэг мэдтгүй ингээд байгаал идэг энийг хийх үү яах уу гэж эргэлзээл ингэж цаг хугацаа алдмааргүй байхгүй сүнсний сэрэлт эхэлсэн л бол ерөөсөө чатгаараа л хийх хэрэгтэй зүтгэх хэрэгтэй ерөөсөө ингээд энэ цаг хугацааг дэмий өгөхгүй ингээд шууд л ингээд орох хэрэгтэй газ үлдэл үгүй цаан үлдэх нэггүй санагдав шаардлага өгж юм шиг санагдаа хотел юу гэсэн юм Янугаас тийш хат хөө юм. Хурд намын газар энэ шахах хийд дээр очиод бахан сакс юм шиг байгаа. Адид хийдэ. Хамрын нэгдэж чаддаг гэж юу гэж хэлсэн юм. Үгүй юм замаар. Тэгээд тэр нь юу тэгээд ямар ч тийм л бүсэв шүү. Тэгээд нөгөө тухайн үсчтэй авах. Эсвэл жоохон аа манай баа гэж зүгтээ гараад тийш удаад тийш өгсөн баг. Аа гэсэн юм баг. Дураа бүтэй айсан. Одоо ганцхан. Тэрийг хэлсэн. Тэгээд ингээд яг тэр очсон бөөж ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар дотор ч тааламжгүй зүйл байж магадгүй шүү дээ. Тэр яг эго чинь нэг бол эго чинь ингээд тий цааш шаалт энийг гээд хаагаад байгаа мó эсвэл яг хийх чагаа тэр зан үйлч гэдэг юм уу тэр одоо очсон бөөж нь дотор чинь таалагдах гол дотоод сүнсэнд чинь гологдоод ч юм уу тэгээд яагаад гэж магадгүй тий заримдаа одоо ингээд бидний хөгсөн сэрээд ингээд ирэхээр зарим одоо юм хүмүүс гологдоод идэх байхгүй энэ биш ээ гэл те би энэ тавмаар байна
за энэ нэг худлаа юм байна гэдэг ч юм ингээд нэг дотроос яг тэгжиж магадгүй. Нэг бол бид нар эгоогоор бодонгуудаа цааш шалбалаа ингээл тий нөгөө эгон цаад болоод байдаг ч юм уу. Тийм хоёр юм цаад болдог ш. Ер нь бол нэг бол яг дотоос үнс нь мэдрээ цаалт идэг, нэг бол эгон хаалт хийгээл яг ингээд зөв хүн дээр очсон ч гэсэн тий цаа шалбалаа би ингэж явах юм биш мэж гэдэг ч юм уу. Одоо ингээд эгон цаад гэдэг. Тийм хоёр юм цаадалдах. Яг аль нь цаад болж юм бэ гэдгээл сайн мэдрэх хэрэгтэй юм шиг байна бид нар. Тий. Үнэхээр дотроос чинь дэмий гэдэг ам уу тий наа чин бол бас шал судлаа. Тэгээд ам уу эсвэл яг тарих эго чинь нэг ингээл үл итгэл ярьсаг гэж боддог ч юм уу тийм л хоёр юм л аль нэг нь байгаа байхгүй. Тэгээд тийм учраас ингээд сайн ялгаж салгаарай. Дотоодоо сайн мэдрээрээ дотоос хүнсээ л сайхан дуудаал, дотоос хүнсээ сайхан найраал, харгадаал тэгээ тэрийгээ сайхан хайрлал, тэрнтэйгээ ярилцаал ингээд бясалгаад аарай л гэдэг. Тийм байгаа да. Тэгээд зөндөө учир шалтгаан тайлбартай юм байгуу. Ялангуяа одоо бидний дээдлийн одоо 5 6 үед бол бүр ингээл хэцүү үеийг туулсан шүү дээ, тий. Юмаа мэдгээ байцсан, яахаа мэдгээ байцсан. Тэгэл гаднаас маш их тэр тэнгэрээс нь холдуулах маш их үйл ажиллагаа гадны орнуудаас ч орж ирлээ. Тэгэл нийтээр устчих шахуу боллоо, тий. Нийтээр баг лам шахуу болоод тэгэл нэг хэсэг чинь биний рүүгээ хараалцаал. Тэгэл бүр ингээд маш их тийм карма ингээд бүр цуглдсан байхгүй. Сүүлийн одоо өнгөрсөн 3-400 жилийн хугацаанд бол их юм болсон байхгүй. Тэгээ тэрний чинь одоо юм ингээд үр дагавар нь одоо бүр ингээд эцэстээ тулаад бүр ингээд одоо л өстой хідүүлээс сэрж ингээд учрыг нь олоо тий засаж янзлаад ингэж л явахгүй бүр эцэстээ тулчаад байшгүй гэсэн л цаг хугацаанд л ирчээд байгаа. Мэдгүй одоо байдаг л тэр нөгөө яг үйл хийдэг хүмүүсээ сайн мэдж байгаа. Эмхтэй өмнөх эмхтэй сүнс. Яг ямар ч гэж болно. Одоо жишээлбэл өмнөх насандаа тий эрэгтэйс юм эмэгтэйс юм уу одоо яаж нээж нь гэхээр ямар ч гэж болно. Хүүстэйгээ таарч болно. Таарахгүй ч болно. Гэтэ бид нар бол эмэгтэй төрлөө гээд бид нар дотор бас эр ирчин байгаа шүү дээ. Эрэгтэй ирчин эмэгтэй ирчин бид нар хүн болгон дотор байгаа юм. Тий. Хамгийн гол нөгөө нэг эмэгтэй төрхөөр нэг хувь заяанд төрчдөг. Эрэгтэй төрхөөр нэг юм хувь заяанд төрчдөг. Хоёр өөр хувь заяатай байдаг байхгүй. Тэгэхээр дотоос үнсний бол яг уу дотоос үнсээ бид нар илүү ингээл мэдрээл ингэх тусам угаасаа аяндаа мэдрэгддэг. Тэгээ хөвчлэн бол хүүсээ дагцсан байдаг ихэнхдээ. Зарим нь бол ялцчгүй нэг цөөхөн хүмүүс бол өөр хүүсний хараад тэр мөн чанар нь тийм байхгүй. Одоо дотоос үнснийх нь мөн чанар нь эрэгтэйлэг, эрэгтэй ирчим нь дамгаа учраас эрэгтэй дүрээр харагдаад байдаг. Яг эмэгтэйлэг ирчим нь дамгаа бол эмэгтэй дүрээр мэдрэгддэг ч юм уу тийм. Тэгжэл анзаарчихсан шүү дээ. Яг одоо хүн ч гэсэн хүн ер нь тэгээд юу л яадаг юм бэл шүү дээ. Бас хүүсээ солиод төрөл авах боломжтой юм бэл шүү. Заавал нэг хүүсээрээ л дагна гэсэн бэ төрөл юм бэлээ. Тийм хүүсээ солиод төрсөн хүмүүс байдаг шүү. Яг эрэгтэй хүн шиг ажиллаж байна. Эрэгтэй хүн шиг дайрал тийм юм. Гэхдээ яг тэр өөрийнх нь тэр хүмүүс одоо дотор сүнс гэдэг чинь бидний өөртөө жинхэнэ сүнс аахгүй юу? Дотоод сүнс бид нар тэр нөгөө ой санджаа ингээд мартаа төрж байгаа шүү дээ. Мартаж төрөөд тэгээд энэ нэг нийгэмд дүр бүтээгээд амьдраа сурцсан. Одоо энэ дахиж нэг шинээр одоо суралцаач гэх юм уу? Энэ нь бид нар өөртөө гэж ойлгоод байдаг. Яг үндсэн сүнс маань гол сүнс, амин сүнс буюу дотоод сүнс гэж л яриад байгаа хөх сүнс гэдэг байгаа юм чинь бидний дотоод сүнс. Гэтэл бид нар одоо яг энэ махан биеийг удирдах сурснаар одоо нийгэмд ингээд зориулагдсан ч гэдэг юм уу? Энэ нөгөө эго тархиар амьдраад байна гэдэг чинь энэ хомсраар амьдрдаг. Гэтэл бидний яг дотоод сүнс бол гол хамгийн гол одоо мөн чанарч гэх юм уу? Тэрийг чинь дотоод сүнс заагаад байдаг хгүй. Тэгэхээр одоо өмнө нь ямар төрөл авч ирсэн дотоод сүнсний эсвэл үүрэг нь онцлог мөн чанар нь ямар ингэдгээс шалтгаалаад аль нэг хүүс рүү одоо эмэгтэй махан биед байгаагнасээ эр ирчим дамгаа гэдэг ч юм уу тий. Эрэгтэй махан биед байгаагнасээ энэ эмэгтэйлэг ирчим дамгаа тийм дотор сүнс нь тийм ч юм уу тийм байж болно.
Яг тэрнээсээ болоод өөрийнхөө тэр төрсэн заяагаа хүлээн зөвшөөрч чадахгүй те эмэгтэй заяанд төрчөө тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй хүүсээс ойлуулаа явж байгаа хүмүүс ч байгаа л. Энийгээ зохицуулаад ойлгоод ингээд зохицуулт хийгээд нөгөө эмэгтэйлэг эрчмийг суралцаад те эмэгтэй байхуд суралцаад эмэгтэй хүнийг ойлгоод хайрладаг болоод ингээд хүүсэндээ заяандаа ингээд тохироод яаж байгаа хүмүүс ч байгаа. Тийм лээ. За өөр асууж ярилцах юм юу? Үйл өрөөс эд дээр аюу богинохон дуусчлаа ш нэг ихтэй ойлгомжтой байна. Гэдэг чинь одоо төрсөн он сар тэр шалхаад яг тэр зурхаа бол бидний тэр заяа тавиланд л нөлөөлж байгаа байхгүй. Одоо эмэгтэй болж төрнөө гэдэг чинь бид нар эмэгтэй хүний амьдралд амьдрах заяатай төрчлөө. Тэр гаригийн тэр сарын тэдний өдөр төрлөөгөнгөт одоо нэг тиймэрхүү зан ааштай те тиймэрхүү зам мөрөөр амьдрах юм тэр заяа тавиланд бол зурхаа бол нөлөөлт юм бэл. Тэг бүх юм одоо утга учиртай бас бүх юм утга учиртай бүгдээрээ байдаг юм билээ. Тэгэхээр өөрсөө хэдүүлээ ерөөс юм дээр ингээд хаанг хинэггүй нэг тийш хандаж болохгүй юм байна. Цааш нь бодож ухчих хэрэгтэй юм байна. Учрыг нь олж авах шаардлагатай юм байна. Ер нь үнэхээр бясалгал сүнсний сэрэлтгээ явж л байгаа юм бол юмыг ингээд эргцүүлж бодоод ухдаг болох хэрэгтэй юм байна. Учир шалтгааныг нь ирж хайдаг байх хэрэгтэй юм байна. Тэгжиж одоо суралцаж бидний оюун тархич онгон штэ нөгөө хайрцаглагдсан юмнаас гарна штэ. Энэ чинь гэдэг юм ээ тэгдэг юм байна. Цаана юм гэдэг чинь бас учиртай ингэдэг юм биш үү гэх тусам илүү ухаарлал авна, илүү тархины хайрцагнаас гарна те. Хумсрынхаа саваа ингэж хэлнэ гэсэн үг байхгүй. Юмны учир шалтгааныг сайн бодож тунгаана гэдэг чинь. Тийм л. Тэгэл тэр яагаад ингэж үү, би яагаад ингэж үү. Хүний амьдралаас бид нар сайн суралцж болно штэ. Хүний намтар түүхийг уншин те. Хүний ингэ зовлон сонсно. Тэрэн дээр чинь бид нар бас заавал өөрөөрөө туулахгүйгээр хүний амьдралаас суралцаад бусдаас тий гарц гаралгаа хайгаад олоод бусад хүмүүсийн тэр амьдрал зовлон сонсоод тэнцэнээс баг ингээд суралцаж ухаарад ингээд таньж мэдээд бас явж болно шүү дээ. Ер нь тэгээд яг нэг тэнэг хүн өөрөөрөө алдаж сурдаг тий одоо ухаантай ч юм уу тийм хүн болохоор бусдын алдааг ингээд хараад суралцдаг гэдэг үг юм. Төгсгөлгүй ч гэсэндээ бид нар яг тэрийг олж мэдэх тусам бид нар л одоо ухааныхаа сав томруулж ин гэсэн үг байхгүй тий. Тэр чинь тэлээд ин гэсэн үг байхгүй. Тэлэлт одоо уус хязгааргүй шүү дээ. Бид нар бол юм суралцаад тэлээлэл яваа л хязгааргүй. Тэр тэлэлт хязгааргүй учраас ухах тусам ойлгох тусам л бид нар өөрсөндөө ингээд тэлэлт явж чинь ухаан суулгах чинь тий оюун ухамсараа хэлж чинь болоо хайцганаасаа гарч чинь дэвшиж чинь дээш чинь гэсэн үг байхгүй. Одоо нөгөө эцсийг нь үзэх гээл тий энэ дуусахгүй байна уу гэд хайхад бас утгагүй шүү дээ. Угаасаа хязгааргүй учраас тэлжэлэг тий хаа хүртлэх тэлнэ тэр хэмжээгээрээ л явах хэрэгтэй. Яг юм биш тэгээд нэг юм ойлгосон. Тэгээ ойлгосон нэг хойд бодохгүй байгаа юм шиг дараа нь мартчихсан юм. Дараа нь мартчихсан нөгөө. Юуг мартах жишээ. Ойлгосон юм мартчих байгаа. Тэр чинь нөгөө тэрийг чинь нөгөө нэг өмнөх 3 дахь би яг ярьсан байхгүй хүн ингээд орон гарan байгаа. Тухайд яг ингээд ойлгоол тий. Одоо ингэдэж штэ хүмүүс ингээд үзмөрч ч юм уу бөөмөө дээр очиод тэгэл ингээд таа тэгсэн байна ийм учиртай юм шиг үл эсвэл одоо энэ тий танхимын сургалт мөргөлтөн дээр л тий яг энэний тухай ингээд ярьж байгаа юм яг ойлгодог байхгүй. Нэрээ тийм биш үү тий. Одоо бас өнөөдөр сэтгэл амьдралаа өөрчлөх юм биш үү гэл тий. Өнөөдөр сэтгэл би хичээн гэлстэй. Чин сэтгэлээс ухаарал тэгэл гараа болчихсон. Шаал өөрөн бодоол нөгөө ахаа амьдрал руугаа буцаж хутгалтаад ингээд гарчин. Тэгэл буцаал байж байгаа л нэг юм болно штэ. Буцаад энэ юмаа хичээл намаа сонсдог ч юм бяцлагдаг ч юм ингээл танхим махин тэрдэг ч юм уу. Яг энэ талаар нэг тэг яриа нийлд хүндэг яриад яг ингээл орохоор ухаараал тий. Нэр одоо хийхгүй бол болохгүй юм биш үү. Одоо ингээ хичээл. Тэгэл гэртээ очиод ажмал зэрэг гадуур явахаар нэг асуудалгүй юм шиг санагдал тий. Мартаал өө гэхэл буцаал ингээл гарчдаг. Одоо дал тухамжтай нэгтэй одоо арга амьдрал дээр тархины хэмжээ багтсан гэж байна.
цаана нь бол байгаа штэ. Байгаа аахгүй тий. Хаардан дээр Тий. Цаана бол байгаад байхгүй. Тэгээ бид нар чинь одоо би болохоор яг тийш орон гарантайс байхгүй. Тэгээд тэр үуч бас 20 дэглэсэн юм уу? 20 морьтой ч бол. Тэгэл ингээл яг ойлголт тий заастаа нэр ингэн тэгнийг ойлгочоод тэгээ сургууль мургуул дээр очиод найз нөхдөр очил өөр юм хөөгөл одоо нөгөө нэг тий 3 хэмжээстэй амьдрал руу очиод нэг гоё санагдал тий ингээл нэг одоо нэг хүсэл шунлаа гүйцэмээр санагдал хүсэж байгаа юм хиймээр санагдал эсвэл өөрөө амир гоё болмоор санагдал эгоогоо тийчмээр санагдал тэгээ нөгөөний тэр ухаарлалцсан бүр ингээд мартагдчихна. Тэгэл тарих руугаа орчихно ерөөс. Тий. Орж гараад байна гэсэн үг байхгүй юу? Нэг ухамсар руугаа орсон, нэг эгоороо орол тий. Нэг 3 хэмжээст амьдрал руугаа оронгоо тий. Нэг өөр хэмжээст рүү орол ингээл ирсэн. Угаас их үед тэгдэм билээ хүн чинь нөгөө нэг тасаагүй учраас нөгөө ингээд орж гараад. Тийм шүү дээ. Ухамсар нөгөө дотоод ухамсар нөгөө нэг ингээд сэргээд юм гэсэн үг байхгүй юу? Дотоод ухамсар нь сэргээд нөгөө мартсан юмаа санаж байгаа юм шиг сэргээд тэгээд энэ нөгөө оюун тархитэй оройн хүртэн дээр л тэлэлт аваад юм гэсэн үг шүү дээ. Нэгсэндээ ухааныхаа савыг нэг болон томруулаад юм гэсэн үг байхгүй юу? Мартсан юм эргэн санаж л бид нар нэрээ тийштэй гэл те өөрийнх нь тэр дотор агуу тэр зүнстэйгээ жоохон төхөж чад юм гэсэн үг. Алхамаар тийш яваад гэсэн. Тэгээ яг үйлдэл болохоор гэл би өмнөх хичээл дээр ингээд ярьжсэн та нар ингээд юм ойлгож ухаарч авчвал үйлдэл болохоорой. Тэгэхгүй ингээл тий мэдээд идэг сонсоод идэг ухаарад идэг ямар ч үйлдэлгүй байгаад гардаг чинь ингээд сүүлдээ тэр мэдснийхаа үйл өрөнд ундаг байхгүй. Мэдсэн ухаарсан тий хэрнээсээ үйлдэл болохгүй болохоор тэр чинь өөрөө бас нэг үеийн үрдлөөсөнд л унаад байна гэсэн үг байхгүй. Мэдчихэд чи яагаад энийг хийгээгүй юм бэ гэдэг юм бэл өөрөөрөө орлоо. Тэгэхээр тий ядаж үйл өөр гэж байдгийм байх тий мэдчлээ энэ ийм учир шалтгаантай юм гээд нөгөө одоо улааш нар тэгдэг байхгүй юу? Нөгөө бөөм өдөр ч юм уу нөгөө угаан авахаас өмнө шууд мэдхгүй байжсэн нэг бөөдөр очил нэг үзэж шаарддаг хүндэрч өө чи угтай юм биш тэл тий чи бөө болох юм биш гингүү шахаан түрхсээд ундаг мэдчихээрээ. Тэгэхээр юм мэдэж авч ийна гэдэг чинь учиртай байхгүй юу? Мэдсэн хэрнээсээ яагаад тийг юм те мэдчихэж яагаад ингээгүй юм гэдэг ч юм уу мэдээд яагаад үйлдэл болоогүй юм бэ гэдэг тийм бас нэг юмд ордвол орооцолдог юм билээ. Бидний сэтгэл хүртэл тийм байхгүй юу? Одоо ингээл нэг хүн ингээл те зүүдэндээ ч юм уу одоо бяцлах жахтаа ч юм нэг хүнийг ухаж байгааг ингээ харсан. Одоо зүүн орж ирээ тэнгүүтээ өөртөө итгээгүй ч юм уу за би одоо очиод тэр хүнтэй уулзах юм одоо шалбаалаа ингээд орхичдаг. Тэр хүн нэг өнгөрчдөг. Дараа нь тэр хүнд харамсал үлдсэн. Би бол мэдсэн шүү дээ. Би яагаад тэр хүнд очиод те би чинь яаж юм гэдэг ч юм уу. Яагаад би тхийх хүн гэж вэ гэд өөрөө ингэ буруутгах. Яг тэрнтэй адилхан доторсноос ч өөрөөгөө буруутгах юм билэ. Цаашаа бидний махан биеийг орхио явахад хүртэл одоо тэр дээрийнхээ өөрийнхөө сүнснийхээ гэртээ хараад би мэдчихэж яагаад тхийх юм бэ гэсэн бас орооцолдог. Тэгэхээр мэдсэн бол хэрэгжүүлээрээ тий ухаарсан бол яг голтоо ортлоо ухаарлаа танин мэдээд өө эн чинь ийм учиртай юм биш үү тийм юм биш үү гэдгээ таньж мэдээд ухаарсан бол тэргээ яаж ичаад нэг тий үйлдэл болоод оролдлого хийгээд ингэсэн дээр юм байна шүү. Яг одоо муугаар нь харах нь яг тийм байдаг юм билээ л гэж би анхааруулж байхгүй юу? Тий. Тэгэл хүн өөрөө ч буруутдаг штеп би мэдсээрээ жимбэгүй гэл тэр чинь бас нэг юм буруутгах юм бас нэг дотор сүнс ядаж ингэж гимждэг байхгүй юу? Тэрэндээ л бас өөрөө ороож ин гэсэн үг шнэ гэсэн даа. Тэгэхээр үнэхээр одоо тий удамдаа энэ юм байна гэдгийг сонсцсон мэдсэн юмсээ тоохгүй орхиол улам юмыг хөндрүүлээд идэг. Гэтэл би нэг үйлдэл хийчихгүй яавдаа гэж харамсах юм гардаг байхгүй юу? Ирээдүйд харамсах юм гардаг юм бэл. Би мэдчихсэн хэрнээсээ ингэчихгүй яавдаа тий тэгчихгүй яавдаа гэсэн нэг юм харамсал болгонд орж ирдэг юм бэл. Дараа одоо биш ч гэсэн дараа нь тийм бэл. Өгөнд орох ойлгосон юм ойлгосон гэдэг. Тэр
хүлээж авахгүй. Хамаатантай яах вэ? Яг заавал юм болгонтой нь очиж зуурдахгүй язд хэлсэн бол байхгүй. Тэр хэлсэн бахад тухайн үед чинь дэмжээгүй байж болно тийм ээ. Энийг элдэг балаа юм ярьчин гэж бодох ч гэсэндээ тэр хэлсэн байна гэдэг чинь тэр ойд орсон чинь хадгалагч чинь. Тэгээ дараа нь тэр хүний сэрэлтэн эхэлдэг ч юм уу эсвэл амьдрал дээр нэг юм болгоход тэр хүн боддог байхгүй нэрээ тэгэхэд надад тэгжилжсэн шүү дээ тий. Гэт тэр чинь ирээдүйд тэр хүн чинь хэрэг ашигтай байхгүй. Ирээдүйд ашигтай тухайд ойлгохгүй ч болно. Тийм болохоор нэг осны нэг юм хэлсэн учраас өрөнд бас ороод. Тийм шүү дээ. Үйл явц шилжиж байгаа юм шиг. Тэгээ одоо үйл ч юм уу ч юм байна нэ. Тэр нөгөө чинь мэдсэн юм бас юм. Яг тэр хүн чи яг итгэсэн ч юм уу итгэхгүй ч юм бас нэг юм. Тэр хүний өөрийнх нь ойлгох хугацаанд болно шүү дээ. Ойлгох хугацаанд болдог ч юм уу амьдрал дээрээ яг зовоол тий. Яг тэр хэлснээрээ зовоод ч юм